Шудраг ёс, хөгжлийн гэрээ. Баялагтай эзэн Монгол. Авт зам, төмөр зам, агарын тээвэр, эрчим хүч, байгалийн хийн хоолой, үндэсний хиймэл дагуул, холбоо мэдээлэл зэрэг суур дэд бүтцийг өргөтгөн олон улсын сүлжээнд холбохыг дэмжиж ажиллана. Мянганы төмөр зам үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан хэвтэй болон босоо тэнхилгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгохыг дэмжиж ажиллана. Таны ихлүүсээ ажил одоо үр шиг нэмэлтээ тэгээд танхимд байна. 6000 км төмөр зам баригдсанаар Монгол улс бол эдийн засгийн хөгжлийнхаа судсыг төмөр судсаар бүтээнэ гэж ингэж хардаг. 5-7 төмөр зам компани гадны оролцоо тусламжгүйгээр төмөр замыг бүтээн байгуулна гэж ингэж үзэж байгаа. Байгаль экологт учирж исэн хор хохирлын асуудлаар бид бол өдөр болгон мэдээг сонсч байдаг. 100 жолооч 100 удаа шалгуулж ордог байсан хил хяналтын нэвтрэлт бол нэг л удаагийн байдлаар 2 хүн шалгуулад 10,000 тонн нүрс хилд авчих ийм боломжтой болж байгаа. Өнөөдрийн зарагч байгаа нүрсийг хил нөхцлөөр зархад $100-оор зарах. За өөрийн өртгөн $87 цэвэр ашиг болж ирэх. Хувьцааны ногдол ашиг бол 3-аас 4 дахин тарж иргэдтэй хүрчих ийм эдийн засгийн боломжийг бол авчирна. Өнөөдөр 13 жил энэ боломжийг бид нар алдсан тооцоо гарч байна. Хангалттай ярьсан одоо бид болоо. Одоо цөмөр жоохон хийж харуулъя. Олон түмэн ч энийг хүсэж байна. Өнөөгийн байдлаар хэвтэй тэглэгийн зүүн баянгаас 5 толгой хүрсэн төмөр замын доод суур бүтцийг хийгээд дээд бүтцэл нь ороод явж байна. Гашуус хаатын төмөр замыг барьж байгаа л байна. Монгол улсын төлөө зүтгэе. Ухнаагийн хөрөлсөх.